beyond the degree. За hi guys. Hello. За. James үдэ. Дараагийн дугаар хэлж байна. Өнөөдөр бид хоёр special guest number 4 тиймстэй. Тийм. Дөрөвдөгтэй. Дараагийн манай залуу үеийн Их хүмүүстэй зочин. Эмүүжин ирлээ. Манай 2025 оны элсэгч тэгээд 2025 оны 9 сараас хойш гей бактем дээр 1 жил хичээлдээ хамрагдаж сууж агаад одоо 2026 оны 9 сараас Английн Лондон хотод BBP University-д ингээд дараагийнхаа 2 дугаар курсыг эхлүүлэх гээд явах гад догтлаа төлөж байна. Бүх шалгалтуудаа амжилттай дуусгаад одоо ерөөсөө л ингээд сайхан наадаал тэгэл дараагийнх нь явах телевизний процесстэй ороод тэгэл явах гал догтлаа л байж гинөө яаж юм. Ямар англи Хатастай гоё нөө. Ямар ч асуудал санаа зовхон байхгүй болохоор. Тийм манай эможин ангийнхан дундаа айгүй тийм идэвхтэй хөвгтэйсэн. Тэгээд эможин гэхдээ юу яасан ш тэ? Анх яг 9 сараас бол эхлэв ш тэ? Тийм. Яг 10 сарын дараа орж ирлээ. Сарын дараа орсон. 1 сарын дараа. Яа сарын дараа орж ирлээ. Нөгөө эхлээд угаасаа гейп байдаг гэж мэдээгүй тэр яг шүтэст яг мэрэгчлэрээ яг сураа явьжсэн. Яг 1 сарын турш. Тэгтээ тэгэл үнэхээр ингээл яалтч үл гадаад л явахгүй болох юм санагдал. Нилээ ингээд бас ийш тийш ингээ хараад явж ирсэн. Австралийн талаар яг судлаа явж ирсэн чинь яг Шангрилад нэг өдрөлгөөр яг анхаагчтай танилцаад тэгээ шууд ярил шууд гейп руу орсон байхгүй. Хавш юм байх нэ. Тийм байна тий боловсролын үзэсгэлэн дээр харсан байхан тий. Шүтэс дээр ямар мэрэгжил сонгоцсон? Шүтэс дээр үйлдвэрлэлийн сайнарыг сонгоо. Оо шал өөр тийм бүр ингээд угаасаа яг артаар яг айгүйх явж исэн юм тийм байна тий. Тэг анхаас нөгөө гепт ингээ орохдоо нөгөө ярилцлага гээд байдаг шүү өмнөх. Тэгээ яг захиралтай ингээ ярьж байхдаа ингээл тэгээ CC-ээр явж байгаа ч гэсэн араас нь ингээд мэрэгчлэрээ би үйлдвэрлэлээрээ ингээ сурч болно те би би бүр амар педгэр амар амбицтай орж ирсэн тий. 10 жил яг төгсөөл шууд шүтэс рүү орсон уу? Шууд орсон тий. Шүтээсийн хичээл хэр байсан 1 сар тий. Одоо бодоход тийм ер нь нөгөө шүтэс рүү орохдоо нөгөө нэгээр ч ихсэд орсон байхгүй юу? Хар зураг мөр. За тийм ингээл оронгууд ингээд зураг мураг зурх нь амар амархан санагдал. Тэгэхээр яа ч юм бүр ингээл арай л амархан санагдсан. Амархан санагд. Тэгээ ороод хэрээсэн хичээл нь. Ороод яг хичээлүүдэнтэй чигүүдөө тэгээ яалч үгүй зургийн юмнууд үзэж байгаа болохоор. Одоо ингээд харахад гейбийн хичээлийн ачаалал шүтээсийн ачаалалтай харьцуулахад хэрээсэн. Бүр нэлээ гайгүй шүү дээ. Шүтэс чинь 7 хоногт 2-3 удаа оруулна. Тийм. Гэхдээ яг нөгөө нэг шүтэс чинь яг шалгалт өгөхөд ирэхлээр бас хоолын 7 гэх тийм. их сургуулаад яг тэгдэг. За гей бактем дээр бол яг тэгэл 10 сараас эхлүүлээд 1 сар хоцорсон байсан болохоор тавтхан сууж хэлжсэн тий. Тэгээ яг би гартаа авчихсан тий. Тэгээ имижиг яг одоо батгаад ингээд хичээл дээр аюу хичээл хэлтэй ингээд өөрөө ингээд хөрхөө яг ажил хийдэг байх шиг гэсэн тий. Тэр хоёр бол ажил хийдэг. Тий. Аюу итгэвтэй тэгэл ажил хийдэг хэрнээ шүн л нойр л дотоо байдаг юм яг ингээд унтгаад өөрөө хөвчлээ уул нь ингээд аюу хөвчлээ авах юм тэгэл нүд нь хөөгдөө. Хичээлтэй тэгэл за имиж хаалаа унтахгүй шүү. Жаас эргээд. Тэгээд эхэлжсэн одоо ингээд явах чинь тий. За унтдаг. Тэгээд уул нь Австралиг сонгож ирсэн юм шүү дээ. Австралийн нэл сонгож чад. Тэгээ яг Австрал руу 2 удаа явж үзчихээд цаг агаар тэгээ жижиг хот руу очсон байхгүй. Тэгээ жижиг хот руу очсон чинь нэлээ ингээд надад зохихооргүй харагдав. Дунд нь нэг явсан шүү дээ Австрал руу. Ямар хот руу явсан? Адлайд руу тэнцээ сурал гэж бодсон. Нэг өндөр барилга 50 гэдэг тийм гоё шүү дээ. Тийм. 50 байсан тий. Тэгэл англи хэлсэн. Лондон ч уусаа бужинсан тэгэл ер нь Лондон ингээ цаг агаар байгаа юм чи надад илүү зөгцгөн санагдав. Зөв бороотой дуртай. Дуртай. Ямар дуртай. Юм шиг. Нилээ бороо орж хахад миний нүлэмсийг хэн ч анзаарахгүй. Тий, би хоёрын подкастыг сонсноо. Сайн нөгөө тэмээний ноос амар сайн хааж өгдөг юм шиг. Подкаст сонсоорой. Тий, яг би чи бас анх яг Монгол хүн байна даа гэж яваал тэгэл үнэхээр хүйтэн Юу яриад байгаа те юу гэж дарчдээ. Тэгээд чод нусаанаас гэсэн шүү дээ. Нусаанаас. Одоо юу бодогч чинь тэгээ одоо ер нь хамгийн их тогтолж байгаа юм очоод яг ямар ажил хийх вэ гэж ярих бодоод байгаа. Тэр нь гэхдээ яг үндэ амар тогтлоод байгаа гэхгүй. Ямар ажил хийх вэ гэж тэгээд манай эможин чи юу яадаг штэ хүмүүс янзлдаг. Тийм хүмүүс янзлдаг. Тийм тэгэхээр бас амар том даваа талтай тийм чи нэг хүмүүс янзлуулахад л амар үнэтэй тэгээд тэрүүгээр бас гоё ажил хийгээд. Би сонгоч чадахгүй гэрээрээ. Тэгээд нэг
одоо тэр орчин зургийнхаа групп дээр ингээд зүгээр та ингэж хүмүүс ингэж ингээд гол нь жоохон хямдхан. Тэгэл гэртээ дуудаал илүү өрөөндөө сайхан будангаараа сайхан хөстэй нөгөө их нартай ч өстэй чалчих шиг болоо. Тэгэл бүгдийн сайхан найзаа олгоол харин тэгэл нөгөө их нартай буцнаад дээр их амар дуртай болоо тэр гоё тип нэг бүч юм бол. Хүмүүс үнэн давуу талтай чадвартай явж байгаа юм шүү дээ. Тий. Тэгээд гэхдээ ганцхан одоо ингээд бодоход бол надад ингээд ганцхан ажил хийхгүй юм байна. Ингээд угаасаа л боломж байгаа юм чинь ингээ өөр газар ажиллаж зээд нэг 3 сар ажиллаж чад өөр нэг газар ажиллаж үзээд байх юм бол бас амар гоё experience болт юм байна. Тэгээ ялангуяа нөгөө нэг үйлчлэгээний салбар тэр тусмаа нөгөө нэг одоо кафе, кофе шоп, ресторанд ажиллахаар нөгөө нэг яг өөрийнхөө насны ингээд амар олон найзуудтай хамт ажиллангууд ингээ аягүй гоё найзуудтай болчдөг. Дээрээс нь нөгөө орж өдөр болгон маш олон хүмүүстэй харилцаж байгаа. Одоо жишээ нь хүмүүс янзлуулахад нэг хүн дээр нэг цаг боллоо гэхэд нэг хоол идэхэд нэг ихтэл нэг 30 минут болно шүү дээ. Тэгэхэд ингээд 30 минут тутамд ингээд шинэ хүнтэй танилцал өөр яриа өрнүүлэл ингээд байна гэдэг бас аягүй гоё experience болт юм лээ. Тэгэхээр тэрийг бас бодолцож үзээд ажил олох боломж бол зөндөө байгаа. Тэгэхээр чи өөрөө гоё юм итгэвтэй юм чинь янз бүрийн гоё аппликейшнүүдээс ажиллаад таана юу байна гэж сонирхоод тэгээд гол нь өөрийгөө гоё үнэлээд би цагт тэрийг л амаар байна гэж тэгэхгүй бол хүүхдүүд бас зүгээр байгаа гэж авчиг гэж ингээд амар хайрын санагдаад байдаг санагдсан ш дараа нь бодоход тийм байна. Тэгээд өөр давталж байгаа юм байна. Байр одоо визний дараа л байр юм бэлээ. Яг зөв тий. Надад бол яг байр хамгийн том асуудал байсан. Байр олох зүйл. Тийм тэгээд гоё айтайхан байр олох нь угаасаа яг хувийн аз л тийм ээ. Тэгэл яг амар сайн судалж байгаа л скам дресс бас болгоомжтой байхгүй бол. Визээ мэдүүлсэн мөн үү? Одоо наадмын дараа очсон. Наадмын дараа очсон. За тэгэл явлаа да тий. Одоо чинь Лондон руу хамт явж байгаа юм байгаа штэ ингээс хэд өгт. Тийм тэгээд өнгөрсөн жил бас манайхаас явсан хүмүүс байгаа. Тэ ер нь Лондонд ингээд гос community хөрхөн байдаг Монгол оюутнуудын gay community гэдэг зөвхөн хөөсөн. Нэг нэгэндээ аягүй тийм ээлтэй байх гэдэг шүү дээ очингууд. Тэгээд өөр санаа нэг жил сурсан чинь ямар вэ? Тий одоо энэ ч сурсан нэг юм experience нэг үгээр нэг үг нь ч юм бэ те. Ер нь юу вэ? Ямар байсан? Ер нь бол дэжгүй яг ингэдэг ахваа нэг тэнцний дараа л айгүй санаанд багтдаг болсон шүү дээ. Нүг ялч хасраад орцолохоор би нэг дээр 3 удаа харин тэнцгүй байсан тийм ерөөсөө тэнцгүй. Тэгэл тэрний дараа ч яг санаанд багтал тэгэл би бүр номын санд бол амар хайртай гэхгүй. Яг дандаа үлдэж хичээлээдэг. Тэгэл гоё 3 унаад болсон тий. 3 унчаад үрстэй тэнцэн. 3 унахад ер нь юу бодогдчихсэн. Би юунд ороод ирчихвэ гэж бодсон. Би хичээл хамгийн амархан шалгалт ингээд надаас босоод бүх хүмүүс ингээд ихний орлогоор ингээд тэнцсэн. Тэгэл өстой юм боддог лээ. Яагаад би ингээд аккаунтаар гинт явчихв. Яагаад ингээд чаддаг нэгээр орсон өөрөө жоохон хамгийн гонж байгаа юм чи. Яг тэгчихсэн тий. Ангийнхантайгаа нэг ангид суугаад хичээл хийхэд ямар санагдсан. Амар одоо бид нар чинь амар сайн найзууд. Амар сайн найзууд. Хинтээ марлаад л амар сонио яг найзууд болчихсон. Ахаа. Тий нөгөө гэдэггүй би нөгөө төвшиг крашлдаг гэсэн байхгүй юу? Ямар хөөрхий за. Төвшиг байдаг уу? Тий. Ямар төвшиг хөөрхий шүү дээ. Тий амар хөөрхий зэрэлдэг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө яг шинэ жилийн үеэр би монитод ороогүй гадагш авсан. Тэгсэн чинь яг марлаа төвшиг суулцсан байхгүй юу? Тэгээд би өөртөө цог билээд үгээ гүйж мэж тэгэл яг марлаатай яг хэлцэл яажсэн. Би төвшиг шижөө колдод гэж яг нэзээ. Ямар хөөрхий тэгээ шинэ жилээр төвшөө намайг суулж байсан шүү дээ. Би бүр энэ ямар сонио энэ хин бэ гэж бүр ерөөсөө оолохгүйсэн чи төвшөөсэн байл. Юу гэсэн бэ? Амар хөөрхий хүүхэлтэй өгөөд байсан. Тийм тэгснэ нэг өгөхт ингээд лаамаа тэгснэ ингээд өөрөө гараараа ингээд юм тэрж байгаа хоёр талаас нь ингээд цаасан юм явлаа тэрж байгаа нэг юм амбраш амар хөөрхий мэдээс. Тэ нэг хөөрхий мэдээс төвшөө хөөрхий дараахан тэгээ. Маллаас ямар хөөрхий дээд жингочтой яриа тэгээд юм яаж өгдөг. Маллаас хөөрхий юм шүү. Тэгээд яас. Тэгээ ягаачгүй моо гэж байна. Тэгээд ягаачгүй.
Яста яагаад ч вэ? Чи өөрт нь хэлчихсэн юм уу? Би өөртөө зүгээр ингээд чи тэгтээ ингээд краштай байх те гэж зүгээр асууж ирсэн чи би юу ярьдаг юм бэ? Зөвхөнтэй шүү дээ. Ямар ч хэмээгүй ихтэй. Тэгшээ чи би өстой гэж хэлсэн. За хөөрхийн ч яах вэ? Тэгээд хүний л амьдсан. Хүчлээ дурсамжаа зөндөө байсан тий. Өөр одоо ингээл хідүүлээ хичээлээс гадуур ингээл бас цагийг хамтдаа өнгөрүүлдэг нэг хэд хэдэн юм байдаг штэ ингээл зөндөө олон намрын зугаалаа мугаалаа. Тэр мөрөөс ер нь намрын зугаалаа дорж амжаагүй шүү дээ. Хамгийн гоё юмнаас үзсэн юм шүү дээ. Өөр одоо шинэ жил минь жил тий Halloween тэр тэгтээ айгуйс Halloween дээр би бүр танаас бүр ингээд юм хайрын харц бүр хараад бүр байн та тэр хамгийн дуртай баяр юм шиг харин юу болсон юм бэ? Яа ямар нэгтэй. Өөр яг тэр одоо баяруудаас янз бүрийн одоо багш нартай ч юм уу цагийг хамт өнгөрөөж ирсэн хамгийн гоё толгоонд нь үлдсэн тийм дурсамж байна. Харин яг Halloween зарсан санагдчихэв. Halloween дээр юу хийсэн бэ? Нөгөө төгсөл Чи байггүй. Би юу аль нь байв? Тийм л үү. Тэгээ олон тоглоом. Тэгээ Halloween-аар аюу олон. Сургууль дээр юу? Тий сургууль дээр тэгээ бүр. Дөрмөр суурсан мөн дандаа. Йоо, хин бүр аймаалцч марлаа. Марлын юу болсон юм? Spider-Man явцыг үсцээ аймаа. Чи болсон юм уу? Өөч нямпаа явуулсан. Юу л Үгүй. Үнэ. Нүүр Үнэ шиг бодоод. тий. Хай болсон. Би ч яг нөгөө багш нар ингээд нэг юу яагаад тэгээд шулан басдаг шүү дээ багш нар. Шулмын болоо үсээ. Шулмын. Тэгээд амар хөөрхөн нөгөө ангинуудаа ингээд өртөө болгоод өртөөгөө багууд ингээд анс шиг ингээд. Тийм escape room шиг даалгавруудаа биелүүлээд явчихсан тий. Гоё. Хөөрхөн хийжсэн. За өөр юу ярмаар юм. Ер нь одоо ингээд бодоход хамгийн чаленж юм байсан юм. Чаленж юм байсан. Хэцүүсэн үү? Тий, айл зүгээс ялч нөө суур байхгүй болох юм. Гэтэ юу л гэсэн л да нөгөө хин багш заяа багш ачаар гэх юм. Амар санаанд сүлдээ ингээд багтаад ирсэн. Тэгээ нилээн би ингээд шантраад ингээд бүр ингээд англи хэл гингүүтлэр дотор байгаа хэрэгэлэр ингээд өнөөдөр л ингээд авахгүй хийчихсээг ингээд бүсдэг болсон. Яа, дотор байгаа. Тэгэл яг тэр ингээд заяаш ингээд амар анзаарсан. Тэгээ яг би ингээд GPS ингээд буучтаар буугаа явжсан. Яг надтай зурж тараад эмүүжи ингээд одоо ганцхан сар тисчих гээл хойлоо хүчтэй юм шиг бүр амар хөөр ингээд орж ирсэн. Тэгээ заяа тэгэл амар санаа зовж орж ирэл. Яах вэ гэж амар хөөх ячаад битээр миний үдээс харцаад. Ярьдаг үстэй. Ингээд бүр шаналал. Яг уу эсвэл би зааж чадахгүй юм болов уу гэж бүр өөрөө тэгээд үстэй. Тий, амар хөөх тэгэл. Тэгээ заяа агчд аюу баярлж явд юм аа. Яг төгсгөлтэй хэлээ гэж бодож яваад марцсан үлээ. Заяа одоо баг явцсан байна Тийм. Тий, одоо нэр явж байгаа. Толгойн Яг л одоо явж байгаа да. Тэгээд өнгөрсөн жилийн оюутнууд бас яг тэгдэг байсан. Айл англи хэл аяг хэцүү. Анхаагч бүр зүүтэнд ороод тэгэл миний хичээл дээр орж ирж ил бүр анхаагч зүүтэнд ороод тэгэл бүр ямар амар анхаагч ингээ гаднаас харахад хүний зүгээр байна. харин тэгс чи юу та нар ямар сони анхаагч ууралд үртэс чи юу багшаа анхаагч амар ч тэгээд Эсвэл нэг олон уралдгүй тэвэн хүн жоохон уурлаад цэгийг аваад ичдэг шүү. Тэгэл сүлгэн дээр анхаарч уулсан. Нэг үгээс аяг олон давтаж хэлдэг нөгөө. Нэг удаас яг анхаагч хичээл орж ийн гэж хар дарс ирээд. За тоглосон шүү. За Дургу хамгийн хэцүү санагдчих. Дургуун жоохон Дургуун. Гэхгүй байх баха баг. FPT яг хэцүү шүү. Арай өөр. Дандаа нөгөө хилэн дээр бас аяг суурилдаг болохоор. Тий, арай өөртэй. Тийм. Одоо тэгээд удаар курстэй ер нь хичээл нь ямар болно гэж бодож байна. Хичээл яг одоо суурал сайн тавьсан бол одоо яг бэрэгдчихлах гэж бодоод байна. Яг зөв. Одоо яг нэг жилдээ чи ингээд эссей гэж юу юм гэдгийг ойлгоцсон маш тэг чиглэлээ олцсон. Дараа нь хаашаа явах уу гэдгийг ойлгоцсон. Тэгээд энэ шалгалтуудаа бэлтгэхдээ нэг өөр ингэсэн арга барилтай болсон маш тэг. Англи дээр хичээлээ үзээд үзсэн. Тийм. Нэг л яг бариад явчихад цаашаа одоо асуудал. Тэгжил нэгтэж. Тэгээ одоо ер нь ботход гэгд орсондоо харамсдаг эсвэл баярлдаг юм байна. Харамсдаг юм чи ерөөсөй байхгүй л дээ. Би бүр зөндөө юм дээр их баярлдаг. Тэр захирлын ингээд байн ингээ орж ирэл хүмүүстэй ярилцж байгаа. Тэр ингээ үг болгоо ингээл дандаа ингээ наваа ойлголдог гэсэн ингээ. Асаа дотор ингээ суугаад байдаг. Ингээ дандаа ингээ үнэ юм яриад байгаа. Амар ухаарлын тий. Тэгээд нэрэл тийм биш үү. Би одоо яа юу явдсан бэ яриад тийм. Тий. Стэйстэй. Тэгэл тэр нь л амар баярлдаг да. Тэгэл багш нар ч гэсэн ингээл
хичээл шалгалтын дараачаас ингээл дандаа ингээд давтлага өгөөл нөгөө хүмүүстэй яаж игээл тэнцүүлчих гээл айгүй хичээдэг. Тэгэл тэр болгонд ингээд амар баярлдаг. Зөв. Одоо яг бодоход би энэ хүүхдүүд ингээ явсан юмнуудыг харахад эмүүжингээ явсан ингээд арга барил амар зөөсөн мэдээд байдаг шүү дээ. Одоо нөгөө хэдийг ингээ харангууд ихэнх нь ингээд ихэндээ амар юм хичээсэн заяа. Ихэндээ айгүй хичээгээд хамгийн өмнөдөө гарангууд сүүл рүүгээ ингээ жоохон burnout болоод ингээд юмнуудаа хийж чаддаг гэсэн юмнуудаа хийж чадахгүй болоод одоо ингээд яваад байгаа юм шиг харагдаад эмүүжиг харахаар ихэндээ нэлээ одоо сул байжгаад тэгээд одоо сүүл рүүгээ яван чангараад сүүл рүүгээ бүр нэлээ юм аргаалах болгоц тий. Тэгээд ангийнхандаа айгүй хөрхөн хэлж өгдөг давтлан болоо суугаад байдаг шүү тий. Яаж ингэ давтлан ингэ суухгүй юм алцах гээд байгаа юм санагдаад ингээл. Хүслээ яг ангийнхандаа тэгдэгсэн. Тэгсэн ангийнхаа эмүүжээс сурж байгаа тийш гадаад явъя да ч юм уу тэгж байгаа. Тэгээ орж ирээ. Тэгээд бас 1 сарын дараа ирээд бас давтлан суудсан шүү. Тийм тий. Тэгээд хөрхөн ангийнхандаа давтлаа өгдөг байсан. Тий. Тэгээд бас хажуугаар нь ажилтдаг байсан тий. Яа, манай өслөж бас төвхтэй нэг миний хичээл дээр суусан ухаалтаад унцдаг. Йоо, сандарч байгаа нөгөө макууд бүрээр идээд өгдөг орой ёо амар өдөр нь буруу юм идээд хордлонд ороод ядаргаа бодруулсан тий. Ядаргаа байсан. Тэр явал ядаргаа байсан чи унтаагүй явжсэн биз дээ. Унтсан одоо санахгүй. Чи ядаа сургууль руу ирж байхдаа автобусанд уулзсан байхгүй. Нэг ингээл автобусанд ингээд зогссон нэг мэдсэн би шалан дээр ичээ тий. Амар. Тиймэрхүү болж исэн. Тэгээд тийм болохоор бид нар бас хүүхдүүдтэй нөгөө 14 хоног болгон репорт явуулахтай тий. Эцэг хэрэг репорт явуулахдаа байнга ингээд за хавар алхаж шүү. Хүүхдийн дархлааг дэмжээрэй. Ингэрээ тэгээрэй. Нойр хоолн дээрнээ сайн анхаараарай. Яалтчгүй л нөгөө нойр хоолоо алдаад өвдөөд нэг хичээлээс соцорчхоор маш их хичээлээс соцорчдаг тий. Тэгэхээр тэрийг нь амар сайн ойлгодог болохоор ээж аавуудад бас амар сайн анхааруулдаг. Би яг FPT дээр хамгийн анхны бицүү репортоо ингээд бицээхтэй аяар гой сандаад юу би репорт бичдэг гэдэг. Хүрээ би тэрийг ингээд хүүхд толгон дээр тус нь өөр юм бичээ. Тэгээд тэрийг ингээд скриншот хийж харуулж авсан. Тэн дээрээ яг яаж байгаа одоо ингээд ачаал хийж байгаа болохоор нойроо зохицуулаарай ч юм тийм хүн юмсан санаж байна. Ямар ч бүтэн нойртой хоноорой тэгээ бусд үед нь хичээлээ бичиж. Репортод яг юу яадаг шүү. Би яг хин дээр л бүр хамгийн хичээж бичдэг санд төвшөө дээр л. Би бүр төвшөө амар потенциалтай байхгүй юу. Тэгээд ингээд амар мандаа ингээд өөрөөрөө яваад хахад тэнцээд ингээд яваад ах бүрэн боломжтой. Тэгээд дундуур нь би нөгөө нэг яагаад ч юм төвшөөг яг ажиллаад байна гэдгийг сонсчингуудаа амар харамсалтай санагдаад тэгээд яалчгүй яг тэрийг сонссны дараа нэг хэсэг хичээлдээ ирэх хэлцэх байхгүй юу. Тэгээд ирсэн ч ингээд жоохон ядралтай харагдаж. Тэгээд яг репорт дээр би бүрстөө төвшин баяр, оюутан төвшин баяр, өөрөө потенциалаар явах бүрэн боломжтой гэдэг хичээлээ таслаад хичээлдээ суухгүй яваад байвал ингээ хайран юм болно шүү гэж байнга бичдэг байсан санаж байна. Тэгээ манай хүн тэгэл зүгээрээ багш ойлгож байна гэж яваад байсан. Тэгээд их ярьсандаа тэр өрөөнд идэвхтэй тэгсэн. Зөндөө ярьсан тий. Төвшин баяраа гэсэн намундаа яв гэсэн зөндөө ярьсан тий. Тийм тэгэл хүүхэд толгоныгоо ярьдээ шүү дээ. Амар өстө яг ээж аав нэмшгэл яаж аавал гэртээ очиад яадаг бол гэж. Хичээлээ хийж аваа л уу, ээж аав нь дэмжиж байгаа болов уу гэж. Тэг гэрийн талаар хайтаага хийжээсэй гэл. Ямар ч байсан хилээ яваасан гайгүй л бүрээд ирээсэй гэл яв. Тэгэж ярьдээ ш. Та хэд юу ярьд юм уу багш нар яа. Яг бид багш нар бид нарыг ингэж ярьдаг байхтаа л гэж ярьдаг. Марлаа битэр ялгаа нэг аюух төгтөг болохоор. Өнөөдөр нэг төгөхгүй хичээлээ дуусчихсан гэж байна. Багш нар жинээс бүр дохиод идэв. Тэгээд дохиод байгаа мөртлөө чаас аим хичээх байхгүй юу? Хичээхгүй гэж чаваасан. За ардаа болнол би бүр доор ингээ өөрийг ингээ хумслаад чимээ суугаад идэв шээ. Яаж ч өдөг хөдөд. Эмээжэн бол бүр үнэхээр харагдгаа бүр ингээ өөдөөс ингээ нүдэн ингээ бүр дотроо яг ингээ struggle-ийг нь харагдаад байна. Тэгээд та хэдэг угаасаа яриагаа сонсглоо шүүн 3 4 гэж унтсан гэл тэгэхээр үгүй ойлгомжтой та гэж боддог. Тэгэж боддог шүү. Гэрийн даалгавар малгар юу ямар санагддаг гэсэн. Гэрийн даалгавар тэгэл чанга. Тий. Жохон ингээд яг дөнгөж орсон сэдвүүд бол тэгэл жохон чанга. Ялч хэл нөгөө хангалттай хугацаа байгаа тулдаа. Тэгэл бид хэд нэг одоо хичээлийн ном гэхэд л бүр амар зузаан байж тээ. Дараа нь хичээлээ дуусаад шалгалтандаа тэнцсэний дараа энэ зузаан номны ард гарсан энэ бүх мэдлэг миний талаад орсон гэж бодлоо. Бас гоё гэж тээ. Яа чадчих. Энэ journey бол бас амар тийм proud moment гэдэг. BCC-ийн замаар явж байгаа юм тест. За өөр ярмаар байгаа юм байна. Би тэр сүүлийн шалгалтын дээр ингээд
Бид дээр угаасаа унах гэдсэн аахгүй амар унах гэдэг ойрхон байсан. Тэгэл өстө нэр яг энэ дээр л нөгөө ингээд тэнцүүлчих бурхан би ингээл энэ дээр тэнцчихэл ингээд би одоо сайн хүн байна. Тэгэл өстө яг 56 гэж тэнцчихсэн. Тэгэл тэр үуч баахан ойрлол өстө нэр бурхан гэж байдаг. бурхан гэж байт юм байна. Манай эстэй 50-аар тэнцдэг те. Тийм. Тэр л өстө амар өстө чадчихлаа өстө л гэж бодчихсон. Тэгээд нэг юун дээр FA1 дээр тэнцчил угаасаа нөгөө FA дээр 70-аас дэше аваад тэнцчүүл ингээ баады ахнадаа хоол авч өгнө гэдэг байсан. Тэгээд яг тэгж тэнцээ тэгээд хоол авахулж ирсэн. Тэгээд юун дээр бас FA1 дээр 70-аас бас дэше тэнцсэн чинь надад жага гшин гээд кейк кофе авч өгсөн. Тэгээд яг эмээ хоёроо FA-ээс илүү аваад бас яг өнөөхшөөс гоё авчихсан. Тэгээ аюу хэм шагнуулсан ч хэлсэн. Эрхэлдэг те. Тэгээ аюу хэрхэлдэг. Нэлээд эрхэлдэг те. Тэгээ яалчгүй нөгөө бид нэр яг өөртөө энэ замаар явцгаа болохоор тэгэл шантруулчих юмсан гээл амар боддог. Гой драма юу бол. Тийм эс бэлдээ тий. Аюутнаад юу алж байна? Нэрийг бүтээн орлохын үсээр хэлчихсэн. Арт гарна хаяас тий. Тэгээ тийм гоё дурсан. Орж гарч байгаа багш нартай таарч уу гэж бодож ирсэн үү? Гүү таахгүй шүү. Юу гэж багш нар тийм яагаад ч юм. Яагаад яваад ирсэг. Би таарсан гэсэн шүү дээ тий гэж. За. Аа гэж яг. Чичээрээ. Хөрхөн байсан шүү. Энэ жилийн тэгээд сая одоо ингээд өсөж байгаа оюутнууд маань амар томоотой хөвгдөд байсан. Өмнөх жилүүд тийм. Тэгэхээр томоотой тэг хөрхөн хэлсэн юмыг сайн хүлээгээд авчдаг тийм хөвгдөд байсан. Тийм учраас бүр улам хайрламар санагдал байдаг байсан. Өмнөх жилийнхэн тий. Стап бүтгүй тий. Стап бүтгүй. За тэгээ одоо ингээд 2026 оны элсэлтээр орж ирж байгаа хүүхдэд хандаад хэлмээр байгаа юм байна. Яг хөө тэгээд яг санаанд ч угаасаа тэг яг хийгээл баригдал байна. Ер нь бол яг юу хийж ин тэрний чинь үр чим тэгэл яг дараа нь яг гарах хэвээр дүнгээрэл гарч байгаа чи ингээд өөрөө ингээд яг тухайн өдрийнхөө юугаар азар ч юм уу муу авчлаа энэ гэсэн юм ерөөсөө байхгүй чи өөрөөсөө л хийсэн бол ямар нэг байдлаар тэр чинь харагданаа л гэж хэлээ да. Яг зөв тий. Гэрийн даалгавраа ч гэсэн хийгээ явж исэн ч гэсэн яг үнэхээр хийгээ явж исэн үгүй юу гэдэг чинь яг шалгалтын өдөр гэдэг тий. Тийм. Шалгалт өгөх процесс ямар санагддаг? Компьютер дээр одоо ингээл ер нь жоохон инвижлейтер дунд те ингээл хараа хяналтын дунд орохдоо ингээл юм ба шалгуулж байна. Ер нь ямар санагдсан? Тиймэрхүү шалгалт өмнө өгчээсэн үү? Өгж байгаагүй. Яг айлц майлц өгж байхад л өгчсэн баг. Юу ямар санагдсан нөгөө орой ингээд үлдэж хичээлээ хийдэг багтаа яг шалгалт өгдөг ангитаа би айгуу гарчдаг. Яг нэг компьютер дээр л амар суугаад байсан. Яг тэрэндээ л хамаг энерги шингээгээл. Тэгээ энд л би шалгалт өгөх гэсэн шүү. Бас тэгээ ер нь тэгээ яг өрөөндөө тасаад байвал яг шалгалтын дээр сандрах юм яг зүг те. Өрөөндөө тасаад өөрийгөө тасгаад те. Тэр боломж бас айгуу гоё те. Яг нөгөө gay back-тэй өөрөө exam center болохоор яг энэ сургууль дээр өөртөө шалгалтаа өгч байгаа гэдэг нь бас нэг гоё том боломж байна гэдэг те. Тэгэхгүй зарим шалгалтууд нөгөө exam center нь өөр газар байгаад ангууд шал өөр орчинд төлөөлөөгүй юм дотор орчгоор бас нэг жоохон паник гэдэг те. Тэгэхээр нэгээ дуусчаад хоёрынхаа шалгалтыг хамгийн анх өгөхгүй тест дээр анхчууд бол хэвчээс. Тийм. Хаана мэдим бол олоход ч гэсэн тийм. Тэгэхээр тиймэрхүү асуудлуудаас бас болоод нэг юм хүнд паниктай бас шалгалтанд орчин гэдэг чинь бас нэг эвгүй юм болчдөг те салтал болчдөг. Зя нэг тиймэрхүү. За очиод хамгийн түрүүнд юу юм ярина? Бас очиод Лондонд ер нь бодогч байгаа юм байна уу? Ийм л ах та. Ер нь ийм энийг л хамгийн түрүүнд очиж үзэндээ гэсэн. Тийм юмш нэг байхгүй дээ.
гоё л барилгуудтай хатал гэж юм бодож байна. үнэхээр гоё барилгатай. Би яг анх ингээл Лондонд бас амар догдолтой очивол бас явахдаа ингээл за ямар ажил хийх үү, ямар байранд орох уу гэл ер нь бүх юмнуудаа ингээл зэн там болол за очиод энэ байран дээр байна гэл бүх юмнуудаа бэлэн болгочоод тэгээд нөгөө ээлтэйгээ хамт явж исэн. Тэгээд бид хоёр шүн бууж исэн байхгүй юу? Лондонгийн Gatwick Airport дээр. Тэгээд Gatwick Airport дээр буучаад шүн нэг сайн нөгөө барилганууд маань харагдахгүй. Тэгээл нөгөө яалтчгүй нөгөө цагийн зөрүүндөө орцсон амар их олон цаг ниссэн учраас амар ядраад тэгэл очиод унтаал хөшлөөсөн чинь цанхоор юу вэ гэж яаж хахад хоёр айгуу азтай яг нөгөө эхний 10 хоногоо яг нөгөө Лондонгийн Paddington байж таарсан. Тэгээд яг нөгөө төв зон 1 тэгээд амар гоё барилгаатай. Тэгэл бид хоёр догтлсон сэтгэл дээрээ шууд гараал тэгэл ерөөс алхаал автобус карт ойстер карт яаж автогаш мэдгүй метронд яаж сууж болохгүй ойлгоогүй байгаа болохоор ерөөс алхаал тэгэл манайх чинь Paddington гараал Hyde Park онж хумон яа тэр цэцэрлэг тэр моднод амар гоё сүрлэг бүр ингээд надаас бүдөө моднод бүр амар гоё санагдал бүр яг нэг кинонд донд ороод ирсэн юм шиг санагдал өмнө нь ерөөсөө тийм мэдрэмж авч байгаагүй тэгээд яхад яг бит хоёрыг тэр гарсан тэр өглөө нөгөө халт бороо орцсон гэл шүүдэр мүдэр тагцсан айгуу гоё тэгэл ерөөсөө л яг зүүдлээд байгаа юм шиг тэгээд бит хоёр яг эхлээд нөгөө сургууль руу очие гэл сургууль дээр очиод бичиг баримтуудаа өгье хичээний хизэнээс хичээл эхлэх нөгөө тэр мэдээлэлүүд авъя гэл сургууль дээр очиод сургууль руу алхаал тэгээд сургуулиасаа гараад тэгээд бүтэн Лондонд үзэж болох бүх юмыг тэр өдөр багтаас тэгээ оройн бит хоёр алхалтаа харсан чи 25,000 галсан. Хөл бүр ингээ явахгүй амар. Тэгэл бит хоёр нөгөө хоолны газраас сайн мэдгүй хаашаа орох уу яхаа. Тэгээ бит хоёр үлсэл нэг Аз хоолны газар хамгийн эхлээд China Town дурсан. China Town дурсан. Тэгсэн чинь амар үнэтэй яа бит хоёр юу ярих юм 100,000-аар хоол авчиж байгаа мó гэж. Тэгээ анх очингуудаа төгрөг рүүгээ өргүүлээл Тэгээд хүмтэй биш байгаа шүү дээ. Цаавал бол нүмтэй биш байгаа байхгүй. Тэгэл яг ажил хийж эхлээл ингээд гоё тасаал явсан. Тэгээд анхны тэр сэтгэл одоо бодоход бүр үнэхээр гоё. Тэгээд тэрийг амар гоё enjoy даад явахаас айгүй гоё юм бэлээ. Тэгэхээр очиад гоё ингээд үзэх юмнуудаа үзээд тэгээд мэдэх хэвээр юмнуудаа мэдээд уул нь бол очиад тэгэл gas oyster картаа аваад автобустай явцсан байсан. Далаас амар санагдах байсан байлээ. Тэгээд бид хоёр тэрийг мэдгүй тэгэл алхасаар байгаа. Лондон ч тэгээ нөгөө нэг юмнууд нь ойрхон болохоор тэгэл за алхачаа гэл сайхан мапаа харж байгаа бүх юм ойлгомжтой тэгээд би анх очиод яг дээр Шотландд зоо доош хамгийн анх англи явж байгаа шүү дээ. Лондон. Тэгээ ингээд яг China Town зэг хамгийн анх хоолж байгаа байхгүй юу. Би ингээд уух юм авах гээд юуг нь харсан чинь Thames гэ байсан. Thames watch гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд вау ямар яадаг ичтэй явсан бэ гоё ингээд дээр юм уу хийсэн гоё. Би тэгэхээр Thames гэдэг мэдгүй байхгүй юу. Би чинь Шотландын хүн байгаа байхгүй юу. Тэгээд Thames watch гэсэн хаа нөгөө энэ чинь ста гоё юм шүү байна. Ста янзын одоо юм нэмж мэмсэн болсон байна гэд уусан чи зүгээр ингээд аяхтай зур ус байсан. Тэгэхээр яаж байгаа юм болоо гэж бодоод тэгээд тэндээсээ гараад яг ингээд тэнэ явж байгаа байхгүй юу. Тэгэхэд нөгөө нэг Thames-ээр ингээд зарим дээр суугаад явж исэн чинь Thames гэж энэ ус юм уу? Амар муухай ногоон өнгөтэй. Тэгээ шууд амар ус нэг. Яг энэ болоос явуулсан шүү дээ. Чаар тийм фильтр мэлтертэй л байлгүй дээ тий. тэгээ Би арай. инээдтэй юм зөндөө болдог шүү. Тэгэл нөгөө соёлын шок гээл тэгээ гоё яваасаад нэг тэгэл хичээл эхлээл ажил хийгээл эхэлчихэд нэг битгээд аим хурдан өнгөрсөн. Тэгэхээр ерөөсө боломжтой болтвол гоё аялал, боломжтой болтвол гоё юмнууд үзээл явах нь хамгийн гоё юм билээ. Тэгээд Лондон ч бас нөгөө нэг яг бодож исэн шиг бас байдгүй. Очоод нөгөө struggle хийж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө алалцаан танд ороод амар busy бат. Хүн болгон амар яараал. Яг тэгэл дундаа орол явчихдаг. Яагаад нэг харахад л сарын дараа гэхэд би бас яг адилхан ингээл яарсан л болсон байна. Одоо яг тэрийгэ тавьж чадахгүй л яваад байна. Монголд ирсэн чинь амар гоё назгаад ингээл хүн болон тэрнтэйг ингээл эвлэж чадахгүй ингээл юмд яарч гал. Тийм болчтой юм байлээ. Тэгээд гэтээ тэр бас ингээд амьдралын бас нэг амар гоё том сургамж болдог. Тийм юм үзсэн байхад ирээд ингээд гоё юу ч хийхэд асуудал. Тэгээс гоё боломжуудаа бүгднийг гоё боломж гэдэг байдлаар хүлээж аваад энэ бол стресс биш. Гоё намайг хөгжүүлж ийн гэдэг байдлаас нь. Эмерсон би тэ Лондонд эмерч штэ. Би англи. Тэгээд Лондонд бас ингээ очсны дараа нөгөө Лондонгийн гоё Английн нөгөө нэг кинонуудыг үзэхэд амар гоё ирсэн. Нээр би анх очиод нөгөө Notting Hill-ийг үзчихсэн. Тэгээ манай ажил хийж байхдаа Notting Hill-д байсан. Тэгэл бүр яг хэвээр 1999 оны кино.
Тэр годомж одоо яг хэвээрээ. Тэгэл юу би энэ годомжаар алхсан штэ. Юу энэгээр жигэл Европын алхсан юм уу гэж бодлоор амар гой санагдал. Тиймэрхүү юмнуудаас айгаа гой санагддаг. Тэгэл янз гоё жүжигчид селебрититэй таарна. Тийм тэгэл манай Дэвид Бекмийн хүү орж ирж хоол иддэг гэсэн. Амар charismatic. Тэгэл яа амар царайлаг. Дэвид Бекмийг харж байсан би. Гэрийн гадаас очиж байсан. Гоё санагдав. Гэрийнх нь дурч яах чаа. Яа тийм ямар фэшн дээр тийм баасаа тэрийг харъя. Тэгээд тийм боломж олдохгүй шүү дээ бид нар. Жохоо нэг Английн нэг монарки хаалтан түүх мөвчтэй өөрчлөлтэй бид. Тэгээд нэг ер нь тиймэрхүү хатан хаа мааны кино үздэг байж байгаа. Тэгээ уншиж байж байгаа. Очгоодээ Лондон Товерт очиж ч юм уу. Яг миний уншихад юм болсон газар би яг одоо байж юм штэ гэдэг амар гоё хаа. Очгоод яг энэ барилгал харагдана. Гэхдээ ингээд очихоос өмнө ч юм уу тэнцээ байхдаа ингээд жоохон мэдлэг аваад монаркийн юм яаж явд юм бол тэгээ цайз нь ямар юм бол тэрийг Westminster Abbey intro уншичаад хуран болж байгаа. тэгээ гадаа нууцлахлаар айгуу гоё санагддаг. Тэгэл амар бүр ингээд тэр Westminster-ийн тэр хайп бол бүр амар big bang шууд ингээд Victorian бодлоос гарч ирэл нүдэндээ ч вау гэлээ амар гоё санагддаг шүү. Тэгээ яалч нэг соёлын төв болохоор маш олон соёл байдаг. Маш олон улс орны хүмүүс байдаг. Тэгээд сайнны хажуугаас муу байдаг. Муухай хүмүүс байгаа. Тэ заваан дүүргүүд бас байгаа. Тэгэхээр тэрийг бас аягүй сайн мэдээд тэр дүүргүүдээс аль болох зайлсхийгээд боломжтой байх бол бас эвгүй шүү дээ. Янз бүрийн эвгүй хэрэгүүд гардаг. Тэгэхээр тэрийг бас бодолцож үзээд янз бүрийн тийм дүүргүүдээс холхон. Тэгээд байраач гэсэн ер нь жоохон айтаахан газраа ингээд олоод явах юм бол аюулгүй. Байна. За ёстой нүдэнд харагддаг. Тийм соногчтой яриулах гэж байна. Өөртөө ярьсан байгаа. Гоё ёстой. Тэгээд эмojинтэй амжилт гэсэн гоё айгүй гоё амьдралын нэг гоё эхлэлийг эхэлж гин гэж бодоод дараа нь чи new chapter насаараа ингээд бодно гэж бодлоо тий. Гоё догтлал дүүрэн хоёр дахь хэрэг нь болох нь ш Лондон гоё нээлттэй зүрхээ нээлттэй яваарай тэгээд амжилт өгсөй баярлаа хичээлээ сайн хийгээрэй тэгээд болон гоё шинэ юм хийгээрэй мундаг гоё сураад тэгээд эргээд гэвдээ хүрээд ирээрэй гэвдээ бас энэ оюутнуудаас гоё хаваалцаарай мэдлгүй тэр үед нь яг тэгээ хоёлын подкаст нэг хийдгүүх ангинж байх юм тэгээд дахиад авч ирээрэй англи төгсөж ирсэн юм чинь байна ирсэн бай битборд тэгж үгүй тий одоо тэгтээ Лондон очиод амар шантарсан подкаст буцаа сонсвол анх эхлэхдээ би чинь ийм гоё эхэлчихлээ тэгээрээ тийм шантрах үе зөндөө гамнаа тэгээд тэр чин тэр болгоомж бас дараа нь бодоход айгуу гоё тийм шүү за сайхан мармар хийлээ за тэгээд одоо дуусах да баяртай за бай